хамгийн мохот бушиг бол алтан судлах үйл ажиллагаа Монгол Улсын хэмжээнд болоод энэ Төв Азийн хэмжээнд бол нэлийн онцлог технологийн малтан судалгаа болоод түүнийг дараагаар хамгаалах асуудал бол Монгол Улсад өмнө нь огт одоо хэрэгжиж байгаагүй туршлагаж байгаагүй ийм одоо сорил тулгарсан байдаг. Энэ чиглэлээр бид нэр ЮНЕСКОгийн холбогдох байгууллагуудаас хэд хэдэн удаагийн эксперт шинжээчд авчираад тэгээд Монгол, Туркийн, Монгол, Италийн олон хамтарсан судалгааны үр дүн гарсан айлын мэдээлэл талаар тавьсан танилцуулга хийн. За хоёрдугаар оны танилцуулга бол саяын манай зөвшөөрөн докторын хэлдэг энэ хотын туулын мэдэх улсад лимитдэг энэ хотын тооны битүү амьсгааны лимитийн талаар лимитийн танилцуулга гэдэг манай зөвшөөрөн доктор тавхан дараагаар төвчмөд танилцуулна. За гурав дахь нь бол хэдэн жил Монгол Улсын соёлын яамнаас соёлын бүтээгч үйлдвэрлэлийн сарын хүрээнд Монголын удамшлалт ангаах ухаан гэдэг хэмжлэгээний одоо хурал зохион байгуулж тэрнээс гарсан одоо юм битгэлийг хөгжүүлэх энэ ажил байсан юм аа. Тэгээд бүхэн номлолт тавхан төвчмөд танилцуулъя. За энэ бол ийм техникийн өдөртөмж маягтай цаашдаа ер нь Монгол Улсаас ер нь болон олон улсад ийм төрлийн одоо урсгалт газар илэрх юм бол хэрхэн яаж одоо байгалийн болон нийгмийн шинжилгээ ухааны талаас нь олон төрлийн эдэмтэд судлаачид ямар төрлийн судалгааг хийж хамтарч хамгаалж болох вэ гэдэг ийм одоо зөвлөмжийг өгсөн юм байгаа. За энэ номны одоо санхүүжилтийг бол Монголын банк улс ивент тэтгэж санхүүжүүлсэн. За ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс соёлын яам одоо хамтарч энэ номыг хийсэн. За тэгээ номны нэр бол ийм улсын хүчнийг чадварчлуулах олон нийтийн хүнсийг нэмэгдүүлэх гэдэг энэ одоо чиглэлээр байж байгаа. За та бүхэн харж байгаа бол энэ редакцийн банк бол одоо яг ЮНЕСКОгийн Бээжин офис болоод экран олон улсын байгууллагад яг өнөөдөр хүртэл ажиллаж байгаа гадаадын экспертүүд орж ажилласан байдаг. За нийт 4-9 ардан бүлгээс бүрдсэн Монгол англи хэл дээр танилцуулгахдаа бидний сэтгэл дуусах газрын тухай хэмжээ ойлголт мэдээллийг өгсөн. За хоёрдугаар хэсэг дээр бол энэ дурсгалын одоо хадгалт хамгаалалтад хүрээлэн буй орчин нийгмийн болон одоо байгалийн хүчин зүйлийн нөлөөлөлд хэрхэн нөлөөлж байгаа гэдгийг бол бүх талаас нь хөрс талаас нь, уур амьсгал талаас нь, биологийн талаас нь, усны бүтэц талаас нь гэдэг маш олон талаас нь ийм шинжилгээ ухааны үндэслэлтэй судалгааг хийж танилцуулсан. Ус яаж бий болдгийг эдгээс авахгүйгээр ус яаж хэрхэн газрын үнэрүүд дэвтэрч энэ урсгал руу одоо нөлөөлж байгаа бэ гэх мэтчилтэнгийн одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй судалгаануудыг хийсэн нь бол Монголын мэргэжилтнүүд болоод түрүүний нийлдэг олон улсын одоо энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд бол гарын авалт болох ийм одоо бичиглэлүүдийн дотор орсон байж байгаа. За тэгээд энэ дурсгалын нөлөөлж байгаа гэмтлүүд хэрхэн одоо бий болдг юм бэ? Энэ нь одоо дурсгалд хэрхэн зөвхөн нөлөөлж байгаа юм бэ? Тэдгээрийн шалтгаан нөхцөлийг одоо хэрхэн олж илэрхийлдэг юм бэ гэдэг ийм одоо хэсэг нь бол гурлах бүлэгтэй байж байгаа. За ингээд дөрөвдүгээр бүлэг бол ерөнхийдөө одоо хадгалт хамгаалтын чиглэлд баримтлах олон улсын практик дээр тулгуурласан ийм одоо өдөртөмжүүд байгаа. Энийг одоо хийсэн болж ажилласан одоо Италийн гурван дүрмийн мэргэжилтнүүд бол өмнө нь Япон, Албан, Хойд Солонгост байгаа Кюбергийн анын зургуудын бохор булшны чиглэлээр нэлээд төлөвлөсөн ийм мэргэжилтнүүд байсан гэдгийг хэлэх зүйтэй. За түрүүний миний хэлдэг энэ төсөл бол 2019-с 21 онд хийсэн төсөл байгаа. За мэдээж ковидын үеэр бид нар бол нийлтэй ажиллагаа хийж байгаа учраас өнөөдөр бид нар нийлүүлээд өмнө нь бол одоо тодорхой хэмжээний явцын үр дүнгуудыг буюу гэмчтийн намтрыг танилцуулсан номоо, за мөн дээрээс нь чадах бичвэрийн сургалтуудаа, үзэсгэлэнгүүдээ, эзэмшлэгээний хурлуудаа танилцуулж ирсэн. За өнөөдрийн хэмжээнд бид та бүхэн энэ удаа төслийн үр дүнд гарсан баяр хөтөлбөрийг та бүхэн танилцуулнаа. За төслийн хэмжээнд бол мэдээж аймагуудаар нэлээд бол аймагуудаар явж яг энэ одоо дэмний үндсэн одоо голомт нутаг соёлын орон зай хаана байгаа гэдгийг бол тодорхойлохын тулд хэрэг судалгааны экспертиз гарч нийт одоо 20-30 орчим юм удамшигчдыг бол шинээр олж илрүүлэн шав сургалтыг явуулсан байдаг. За мөн одоо энэ гарын авалгыг хэвлэж бусад одоо ерөнхий боловсролын сургуулиуд, ихтэй сургуулиудын гарын авалгыг сургалтанд ашиглахаар хүлээж өгсөн байдаг. Ийм ажил хийгдсэн байна. За хөдөөгөр орон нутагт одоо энэ 10 орчим багш бол нийт 10 орон одоо үйлдвэрлэж 40 одоо ийм шавийг төрүүлж бий болгосон байх жишээний ийм ажил хийгдсэн байна. Яг шав сургалтанд тохиолдсон шав сургалтын талаарх одоо хүмүүсийн нийт одоо танилцуулга.
За энэ бол мөн одоо анх удаага ийм Монголын дэмжлэг байгууллагууд үүсгэж гэдэг намтар бүхий улуун уншигчдынхаа мэдээллийг энэ одоо оруулж өгсөн юм тагсан байна. Ингээд өнөөдөр та бүхэнд энэ бүтэн дууны CD за тэгээд хэлэг байна. За энэ Монголын уламжлалт ангаах ухаан гэдэг энэ чиглэл яагаад хэрэгжсэн юм бэ гэхлээр бид өнөөдөр Монгол улс нүүдлийн одоо соёл хөгжөлтэй улсын нүүдлийн малаж буй нүүдлийн зан үйл гэдэг маш олон төрлүүд монголоор одоо нэрлэгдэх монгол үндэстнийхээ нэрээр нэрлэгдэх энэ одоо үүдийг бид нар ЮНЕСКОд бүртгүүлэх энэ талаараа хамгаалах зүйлүүд бол насын арга харддаг болоод Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд байдаг. Энэ жилийн одоо 2024 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монголын уламжлалт ангаах ухаан гэдэг энэ төрлийг ЮНЕСКОгийн одоо бүртгүүлэх бичиг баримтууд илгээнэ гэсэн юм заалт орсон байсан хэдий ч бид яг ингээд судалгаа хийгээд үзэхээр Монголын уламжлалт ангаах ухааны талаар энэ болоод мал ангаах талын судалгаанууд тодорхой хэмжээнд хийгдсэн боловч олон нийтийг хамж чадаагүй судалгаануудын нэгтгэлийг гайхтар нэгтгэж үзээгүй энэ чиглэлийнхээ судалгааны одоо зорилтуудыг тодорхойлсон ялангуяа энэтэй холбоотой бүтгэн мэдээллийн санд баримтжуулах ёстой гэрэл зураг тус бичлэгийн сан маш бага байсан учраас энэ удаатай бид нар бол хурлаа хийгээд за ер нь бол энэ удаатай бид нар энийг дараагийнхаа нэг төвшүүлэх номинац руу шилжүүлээ. Үүний оронд Монгол нүүдлийн зан үйл гэдэг өвөө одоо ЮНЕСКОд бүртгүүлэх зөвлөлийн маань гэдэг яамны нэгтгэх нүүдлийн зөвлөлд хуралдаад сая одоо 3 сарын 30-ээс өмнө соёлын цаад гарын үсэг зурж баталгааж өрөөд ЮНЕСКО руу албан бичиг хийлгэсэн байдаг. За энэ ном маань дотроо энэ одоо дэмжлэгийн хурлын маань эмгэтгүүрүүд дотроо хоёр үндсэн хэсэгтэй байж байгаа. Түрүүний миний хэлсэн бас санаа бол ЮНЕСКОд бүртгүүлэхэд одоо Монгол улс бусад одоо хамтарч байгууллагуудтай ажиллах ёстой. Ер нь бол манай мал ангаахын чиглэл, хүн ангаахын чиглэлээр тусдаа ажиллаж байсан болохоос энийг соёлын өв гэдэг талаас нь соёлын хамтаа ажилласан юм туршлага бол бага байсан. Эдийг хэлэх юм зүйтэй. За эхний харах хэмжээ хэсэг бол хүн ангаахтай холбоотой ялангуяа активч бод хасан одоо 6 хэдийн төдийн үйлдэлүүд орсон байна. Өнөөдөр бас сайн өдөр юм шиг байна. Монголчуудын ангаах ухааны 108 хотын өнөөдөр бол номын нээлт бас нэг цаг үед бас болж байгаа байна. За ийм хэлбэртэйгээр одоо байдалтайгаар 5-6 одоо чиглэлийн судлаачид маань ангаахын төлөвлөлтүүдээр өгүүлэлт бичжээ. За хоёрдугаарт бол одоо манай гамбалт ахлагчтай, оргил ахлагчтай, активч ахлагчтай бол энэ мал эмнэлгийн ухааны талаар одоо бас өгүүлбэрүүд орсон байж байгаа. Бид бол энэ ялангуяа гамбалттай хамтарч нэлээх одоо дээрээс манай экватор болтод оролцоод бид ялангуяа мал ангаахын чиглэлээр илүү ондоошиж ЮНЕСКО дэлхийн өвөг бүртгүүлэх, ЮНЕСКОд бол энэ өвөг бүртгүүлэх боломж нь байна. За хүн ангаахтай холбоотой энэ бол бас төв гэдэг юм уу одоо хэдэд татварч гэдэг юм уу нэлээ их тийм холилдсон ийм шийдвэр чанартай байгаа учраас энэ үеийнхөө талаар аль нөгөө бид нар яг ямар мэдлэлээр нь одоо илүү онцолж ЮНЕСКОд бүртгүүлэх вэ гэдэг тал дээр бол яа бодлоо тодорхойлоод нэг бол бид дараагийнхаа одоо номинацийн хаврыг шийдвэрлсэн ийм мэдлэг хийгдсэн байна. За ерөнхийдөө миний одоо энэ үгээд өндөрлөж байна. Ингээд хэлбэрээр бид нар одоо эхнээсээ таавахтай номынхаа пэйжийг хадгалж байна. Би ингээд хэлээд хадгалж явчих юм уу байгаа. Гэх юм. Надад хүн дуудчихгүй. За авторлоос явах байна л да. Ийм бид